За, сайн байцгаана уу? Та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Астроос олон байна. Өнөөдрийнхөө мэдээлэлээр цөмөрөө 6 сарын 12-ноос 20-ны хооронд анхаарах ёстой энерги одоо юу байгаа юм бэ гэдэг талаарх мэдэж авцгаана. За, энэ хооронд ямар энерги байгаа юм гэхээр одоо би та нарынхаа өмнө одоо ингээд дэлгээд тавьчихсан байна. Тэнгэрийн зураг баггүй юу? За, энэ тэнгэрийн зургийг болохоор би яг 26 оны 6 сарын 12-ны 15 цаг 32 минут тавьсан. За, энд ингээд сайн харах юм бол нараа сарны маань өмнөд хойд хоёр ингээд зангилаа штэ. Тэгэнгუутаа яг тэнгэрийн ван гарагтайгаа яаж гэнэ гэхээр square буюу бидрийг заавал анхааралтай байгаарэ гэдэг энэ энерги холбоосоор холбогдчихсан байгаа яг энэ цаг хугацаа юм. Тэгэд энэ энерги маань зарим хүмүүст өнөөдрөөс мэдрэгдээд эхэлчихсэн байж магадгүй. Тэгээ 20 хүртэл угаасаа энэ энерги байсаар байна. Хүчнээ нөлөөлнө. Тэгэхээр та нарт маань 12-ноос 20-ны хооронд энэ энерги мэдээлэл байгаа учраас анхааралтай байцгаая гэдэг одоо энэ мэдээллийг хүргэх гэж байна. За, тэгэд юу ч гэсэн ойлгосон юм бэ цөмөрөө. Одоо энэ ингээ карма энерги багхгүй юу? Одоо энэ энерги маань болохоор одоо луугийн толгой гэж нэрлэгддэг. Энэ дээр байгаа нь болохоор би та нарт ингэж харуулчих юм. Айгуу гоё. За, одоо ингээд гоё цэвэр харагдаж байгаа. Олон янзын одоо юунууд байхгүй, гэрийн одоо энэ тусгаарлалт байхгүй. За, тэгэхээр яаж яана гэхээр энэ ингээд тэнгэрийн ван гараг маань тийм ээ цөмөөрөө мэдж байгаа. Уранус гараг маань болохоор тэнгэрийн ван гараг. За, тэнгэрийн ван гараг маань ихрийн орлож хилцсэн байгаа цөмөөрөө мэдж байгаа тийм үү? Өмнөх мэдээллүүдээр зөндөө орсон тийм ээ. Мэдээлэл, технологи одоо маш ихээр хөгжих бидний шинэ нэрнлөө одоо орсон энергийг агуулж байгаа гэдэг. За, тэгсэн чинь одоо энэ энерги маань ингээд бүрдсэн байж ятал яаж гэнэ гэхээр бидний карма зангилаатай ингээд холбоос үүсгээд анхаараарай сөрөг бэ шүү. Бид нар болгоомжтой маш ухаалаг хандах хэрэгтэй шүү гэж байгаа гэхээр одоо бидний ингээд одоо юу гэмдэ туулж өнгөрүүлсэн үйл хэрэгээс үүдэлтэй карма гэж байна тийм үү? Одоо өнгөрсөндөө маш их зуурлаж байгаа карма, өнгөрсөндөө ингээд татагдж байгаа, өнгөрсөндөө одоо маш их санаа нийлдэг карма буюу одоо бид нар ингээд өнгөрсөндөө зуурлаад бидний тэр энерги байхгүй тасн зөгцсөн, дурлсан, хайртай байгаа тэр энерги гэсэн үг. Гэтэл бид нар урагшаа явах бас энерги байгаа тийм ээ. Одоо бид юу хийж бүтээн тэр чинь ингээд бид ирээдүйд хүлээж байгаа ирээдүйн карма юм байдаг. Ингээд луугийн толгой, ингээд луугийн сүл гэсэн үг байхгүй юу? За, тэгээд эндэрмэнтэй өнгөрсөн ирээдүйн минь зэрэг яаж гэнэ гэхээр одоо ихрийн ордод байгаа энэ тэнгэрийн ван гарагтайгаа бидрийг анхаар зөрчил үүсэх боломжтой шүү. Юунд анхааралтай байх ёстой бэ гэдэг одоо ийм том одоо кармын зангилаануудтайгаа одоо ийм хүчтэй square үүсгэсэн ийм аспект үүсчихсэн. Энерги холбоос үүсчихсэн байгаа юм. За, тэгэхээр энэ одоо цаагаараа бид нар шууд юу хэлж гэнэ үү гэхээр эн чин тийм ээ бидний одоо ингээд ерөөсө хуучин дадал тийм үү. Тэгээд бас шинэ ирээдүй энэ хоёрын хооронд бид нар ярваа нэг юм зүйлийг одоо ярваа нэгэн зүйл дээр сонголт хийж магадгүй шүү. Сонголтын үе дээр хүрээд ирсэн байж болзошгүй шүү. Энэ сонголт хийж байгаа үедээ одоо бид нартай анхаарахгүй бити өнгөрчөөрэй гэдэг ийм агуулмжийг өгöd байгаа байхгүй юу? За, тэгэхээр одоо ингээд харж байгаа шүү дээ энэ ингээд охины орд тийм үү? Охины ордор байгаа одоо энэ энерги биднэрт одоо юу өгдөг вэ гэхээр бидрийг ингээд бүгдийг ингээд хянах гээд байдаг. Бид нар байгаа юмнуудыг төгс болгох гээд байдаг. Алдаа гаргахгүй байх юмсан, алдаа гаргачихгүй одоо тэр бүгдийг ингээд бидэд ингээд шахаж идэг байхгүй юу? Гэтэл одоо нөгөө талд нь те одоо энэ загасны орд нь штэ. Загасны энерги бидрийг харин яадгүй гэхээр одоо биднээс ингээд этгээд өгөөч те. Зүн сайвангоо сонсгоод өгөөч те. Урсгалаа дагаад урсаач те. Сүнслэг мэдрэмж ажиглаач те гэдгийг одоо нэхэд идэг. За, тэгсэн чинь одоо энэ тийм ээ одоо хамгийн чухал энерги чинь ихрийн ордод байгаа одоо энэ уран буюу тэнгэрийн ван гараг маань байгаа штэ. Биднэрт ингээд өөрчлөлт ирчлээ. Өөрчлөлт бүхэн мэдээлэлээр ирж байна, технологиор ирж байна тийм үү? AI-аар одоо олон нийтийн сүлжээгээр бидний сурах зүйлээр бидний хин хинтэйгээ харилцах харилцаагаар одоо энэ бүхнээр одоо биднэрт одоо маш том өөрчлөлт мэдрэгдэнэ гэдгийг одоо хэлээд байгаа юм аа. За, төмөр одоо ингээд энийг харчингууд базраа надад карма энерги байж та гэдэг ерөөс айх зүйл ерөөсөө биш. Цөмөрийн энэ төр харин ч одоо ямар одоо гинтийн шин санаа гарч ирэх нь үү? Ямар одоо тий асуудлууд үүслээ гэхэд одоо юу гэмдэ энэ дунд одоо ямар шин боломж байна гэдгийг одоо олж харах хэрэгтэй цаг хугацаа байхгүй юу? Асуудал үүслээ тийм үү? За, тэгвэл окей, төлөвлөгөөгөө өөрчлөөд үзэх хэрэгтэй. Ерөөсөө хуучинтайгаа зууралдаад бүхнийг одоо 100% төгс болгох гээд байх нь одоо буруу алхам болох гэдэг байгаа байхгүй юу?
Тэгээд дотоод ингээд хүмүүсийн ингээд сэрэлтүүд үүсч болно. Тийм одоо энергүүд мэдрэгдэж болно. Тэгэхээр цөмөр ерөөсөө айж болохгүй. Харин гаднаас нь ухамсартайгаар ажиглах хэрэгтэй. Бидний амьдралд тийм ээ ямар хаалгуудыг ингээд гаднаас нь балбаад байна. Юуг айхтар одоо бидний цочтол ингээд сэрээгээд цочроогоод байна тийм үү. Тэр бүгдийг бид нэр зөв хаалгыг зөвөр хааж чадах уу? За тэгээ ирж байгаа хаалгыг зөвөр нээж байгааг одоо олж харж чадах уу гэдэг одоо бид нар тийм сорилтууд ирчихсэн байгаа юм чухал өдрүүд аахгүй юу? Ойлгомжтой байгааз. Тэгээ одоо цөмөр хуучин бидний одоо хуучин логик ч юм байна шүү дээ тийм ээ. Одоо нэгсэндээ шин ирээдүйг бүтээж чадахгүй гэдгийг л одоо цаагаараа бас бараг л ингээд шууд утгаараа хэлээд байгаа байхгүй юу? За бараг ойлгомжтой байгааз. За тэгэхээр одоо ингээд ерөнхий мэдээлэл нь ойлгомжтой хэмжээ цөмөр ингээд 12 ордуудтай яаж бас ингээд те нөлөөлөхийг цөмөр ингээд харъя л да. Одоо ямар энерги мэдээлэлүүд байгаа гэдэг. За нэгдүгээр нь цөмөр хоньны ордоос эхлэн тийм одоо энэ чинь ингээд хоньны орд тийм ээ. Хоньны орд чинь ингээд тэнгэрийн зургийнхаа энергиудынхаа хамгийн нэгдүгээр орон зайд буюу нэгдүгээр гэрт байрлаж байдаг. За тийм гот одоо ингээд би ингээд угаасаа нөгөө 6 жил ингээд явуулдаг штэ. Тэгэхээр хэдийгээр хүмүүс маань ингээд мэдээлэл өгдөж байгаа ч гэсэн одоо би ингээд та нартай яаж энэ мэдээллүүдийг ингээд тооцоолж гаргаад байгаа юм бэ гэдээ бодсон ингээд баг ингээд аюу амархан ингээд ойлголч. За одоо харж байгаарай. Хоньны орд тийм үү? Энэ хоньны орд чинь ингээд тэнгэрийн зургийнхаа нэгдүгээр орон зайд байгаа тийм ээ. За тэгэхээр яаж юм гэхээр хоньны ордод байгаа хүмүүсийн одоо та нар маань өөрийнхөө нарныхаа ордоор сонсоорой. Тэгээд мандалтынхаа ордыг мэдж байгаа бол бас мандалтынхаа одоо хоньны ордороо сонсоорой. За тэгэхээр одоо хоньны ордны хүн байх юм бол та бүхний тэнгэрийн зурагны хараа 3 дугаар гэр. За тэгээд 6 дугаар гэр. За тэгээд 12 дугаар гэрийн энергиуд идэвхжин гэсэн үг. Ойлгомжтой байгааз. Яагаад вэ гэхээр хараа эхрийн орд чинь та нараасаа 1 2 3 дугаар орон зайд байрлаж байгаа байхгүй юу. Тэгэхээр эхрийн ордод болж байгаа одоо тэнгэрийн бангаргийн энэ хоёрын минь хоорондын энерги нь одоо луугийн суул, луугийн толгойтойгоо ингээд энерги үсгэсэн байгаа тийм ээ. Тэгээ луугийн суул маань болохоор та нарын 6 дугаар орон зайд байгаа байхгүй юу. Луугийн толгой маань та нарын 12 дугаар орон зайд байгаа. Тийм учраас ойлгомжтойгоос та нарт хоньны ордны хүнд хоньны орд нь мандалт болон одоо нарны ордороо хонь байх юм бол та бүхний тэнгэрийн зураг дээр 3 6 12 гэдэг гэрүүдийн энерги идэвхжнэ гэсэн үг. Энэ гэрүүдийг идэвхжүүлнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ ч одоо та нарын маань тийм ээ бодол санаа, та нарын өдөр тутмын одоо цагийн хуваар өдөр тутмын хийдэг дадсан ажил, та нарын одоо эрүүл мэндэд анхаардаг анхаарал, та нарын дууршил, зуршил. За тэгээд сэтгэл зүйн далд ачаалтай холбоотой энэ мэдээ энергиуд идэвхжинэ гэсэн үг. Тэгэхээр энэ үед хоньныхон маань ерөөсөө одоо би ингэж өдөр бүр амьдраад байвал яг хаашаа хүрэх вэ гэдгийг одоо өөрөөсөө асууж эхлэх хэрэгтэй. Өмнө нь ингээд үр дүнтэй байсан ажлын чинь арга барил тийм үү өдөр тутмын чинь хуваар хүмүүстэй харилцах арга чарга чинь одоо хит давчуу одоо ядраадаг санагдаж бас болно. Тэгээ гинтийн мэдээллүүд, уулзалтууд, санал, тийм сургалтууд, богино аялал гэдэг одоо энэ 3 дугаар гэрээд хамаарж байгаа штэ. Энэ бүх шинээр сурж байгаа чадварууд чинь тийм ээ одоо чадруудыг сурахад ийм гоё боломжууд бас гарч ирж магадгүй. Тэгэхээр хажуугаар нь зүгээр бити өнгөрөөгөөрэй. Энэ бол та бүхний тийм үү шинэ мэдлэгийг авах, шинэ одоо ажиллах арга барил суралцах, одоо харилцаа холбооныхоо ур чадрыг сайжруулах, олон нийтийн сүлжээгээр тийм ээ эсвэл одоо бүр одоо төхөөрөмжүүдээр өөрийгөө хөгжүүлэх одоо ийм гоё сайхан үе ирж байна. За тэгээд өөрөө тийм үү одоо өдөр бүр нэг замаараа замнаад л яг л нэг бодлоо өдөр бодоод л байх юм бол одоо энэ үед жоохон ч гэсэн ингээ хуваараа өөрчлөх нь зөв байдаг юм шүү. Яагаад вэ гэхээр одоо энэ тэнгэрийн бангарыг чинь тийм ээ гинтийн өөрчлөлтүүдийг авчрах гэдэг байхгүй юу. Тэгээ цаанаасаа ингээ өөрөө чинь гинтийн өөрчлөлт үүснийгээ дахад яг өдөр тутмын хийдэг юм хийгээд ах юм бол одоо үсээгүй зүйл чинь өөрчлөгдөж болно гэсэн үг. Тэрний оронд энерги байгаа юм чинь өөрөө тий ухамсараараа ингээд өөрчилжүүл зүгээр ахгүй юу. За тэгээд анхаарах зүйл гэх юм бол одоо хэд их яарад шийдвэр гаргах хэрэггүй уурлаад уурандаа тийм бид нар чи хин нэг ингээ мессеж чичдэг штэ сэтгэл хөдлөлт автаа тэгээ бити тэгэрээ бити огцсон үг хэлээрээ ялангуяа ажил дээрээ тэ төргөн зан авир гаргах юм бол айгүй эрсдэлтэй байх боломжтой. Өшөө дээрэс нь одоо өөрийгөө мэдрэлийн ачааллыг нэмэгдүүлэхгүй байхыг бодоорой. Ялангуяа энд чинь бид нэр ингээ өдөржин ингээд тэ одоо зургтаа ширтдэг, уцаа ширтдэг байх юм бол өөрийнхөө эрүүл мэндийг бас анхаарах хэрэгтэй. За тэгээд зөвлөгөө гэх юм бол энэ үед та нар маань
жижиг өөрчлөлтөөс эхлүүл зүгээр ажил руугаа ингээд тийм ээ ингээд өдөр болго нэг замаар явдаг байсан бол нэг жоохон өөр замаар явдаг ч юм уу өдөр тутмын хуваар дээрээ жоохон одоо өөр хуваарийг нэмдэг ч юм уу хасдаг ч юм уу тийм үү шинэ одоо курсыг эхлүүлдэг ч юм уу нэг гэсэндөө өөрийнхөө хуучин одоо тийм нэг дүрс зураг ингээд замнал байгаа да. Тэрийгэ багч гисэн ингээд өөрчлөөд эвдээд үзвэл бас зүгээр юм болоо да. За тэгэхээр дараагийнх маань одоо үхрийн ордоо тийм ээ. Одоо үхрийн орд өөрийн чинь мандалд орд, нарны орд үхэр байх юм бол та нарын маань Тэнгэрийн зураг дээр одоо энэ хараа 2 дугаар гэр 1 2 гэдээ 2 агаад 2 гэдэг чинь одоо үхрийн ордноос тоолоод 2 дугаар гэр байхгүй юу? Тэгж тоолсон юм байна. Тэгээд 5 дугаар гэр 11 дэх гэр гэж тооцогдно. Тэгэхээр яаж ийнө гэхээр одоо энэ нь мөнгө тийм үү? Тэгээд орлого, авьяас, өөрийгөө үнэлэх үнэлэмж, айгуу тийм бүтээлтэй, туйрвч байх, ялангуяа олон нийтийн дунд ингээд гарч ирэх, үзүүлэх, бүтээх, нийтийн дунд өөрийгөө харуулж олон нийттэйгээ ингээд холбоотой байх гэдэг энэ энергиуд одоо идэвхжих ёстой. Энэ энергиудтэй яргаа нэгэн байдлаар уялдаа холбоо үүсэж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр манай өхрийнхэн маань ингээд тийм ээ би өөрийн авьяас ингээд өөрийн мэдлэг, өөрийн туршлагаа хэрхэн илүү том хүрээнд гаргах вэ гэдэг асуулттай одоо ингээд өөрийгөө нүүр тулах хэрэгтэй гэсэн үг. Өмнө нь ингээд жижиг боловч ингээд танил байсан зүйл тийм үү? Эсвэл ингээд аюулгүй орлого нь ингээд хангалттай санагдаж байсан зүйл одоо ингээд байгаад ах юм бол энд чинь ингээд илүү их том боломж байгаа. Илүү их өргөн хүрээ ирчихсэн байна. Онлайн орон зай чинь илүү их болчихсон. Олон нийтийн дунд ингээд байх, групп дотор байх тийм үү? Олон их одоо найз нөхөд одоо нийгэм рүү гарах маш том боломжууд нэгдсэн байгаа учраас энэ боломжуудыг ингээд нүднийхээ хажуугаар боломжийн хажуугаар битгий өнгөрөөгөөрэй гэдгийг бас зөвлөмөр байна. Тэгээд одоо би чаддаг зүйлээ одоо хэрхэн тийм үү одоо зөвхөн өөртөө хадгалах биш харин бусдад харуулах хэрэгтэй юм бэ боломжтой юм бэ гэдгийг аюулсан анзаараад гаргах хэрэгтэй. За тэгээд анхаарах зүйл маань гэх юм бол одоо үхрийн ордныхан маань нэлээд доктортой байдал дуртай штэ. Гэтэ яг одоо энэ үед ингээд хит аюулгүй байдаг тэр сонголт руугаа шигдээд байх нь одоо та бүхний минь өсөлтийг удаажруулах эрсдэлтэй. Тэгэхээр би алдвал яах вэ тийм үү? Хүмүүс авах болов, тоох болов, би хангалттай сайн биш бол яана гэдэг айдсуудыг ерөөсөө шууд даван туулаад гарах хэрэгтэй. За тэгээд зөвлөгөө өгье гэх юм бол өөрийн авьяасаа тийм үү жижиг хүрээнээс одоо чуу том хүрээ рүү гаргах хэрэгтэй. Тийм байдаг. Тийм байх хэрэгтэй. Тэгээд өөрийн чинь үнцэн зөвхөн өөрийн чинь дотор үлдэх ёсгүй. Өөрийгөө илүү том талбар руу гаргах ёстой гэдгийг битгий мартаарай. За дараагийнх нь манай эхрийн ордныхан байгаа. За эхрийн ордныхан мэлхаар Тэнгэрийн зурагныхаа 1 тэгээд 4 10 дугаар гэсэн гэрүүдийг идэвхжүүлнэ. 1 гэдэг чинь одоо өөр аахгүй юу? 1 дээр байгаа штэ. Тэгээд жимийн нагаас ингээд эхлэх юм бол 1 2 3 4 гэдэг 4 байгаад 4-ийн эсрэг мэдээж хэрэг 10 дугаар гэр байна гэсэн үг штэ. За тэгэхээр 1 4 10 гэхээр чинь тийм үү та нарын ингээд өөрийн чинь дүр төрх тийм үү өөрийгөө одоо би гэдэг чинь хий юм миний ажил миний карьер миний гэр бүл миний амьдрах орчин ялангуяа одоо амьдралын үндсэн бүтцээ өөрчилж болох энэ том өөрчлөлттэй энерги ирж байгаа учраас бас гой боломжуудыг битгий алдаарай хажуугаар чинь байх юм бол эдгээр сэдвүүд дээр бас анхааралтай байгаад өнгөрөөл зүгээрээ. За мэдээж хэрэг одоо энэ үед ихнийхэн байна. Тийм үү би одоо үнэхээр өөрийнхөө амьдарч байна уу? Эсвэл бусдын дассан одоо тэрхүү дүрд ингээд тоглоод ороод байна уу гэдгийг бас өөрөөсөө асуувал ерөөсөө илүүдэхгүй байгаа. За тэгэхэд мэдээж хэрэг одоо гадаад төрх тийм үү одоо өөрийнхөө хувцаслалт одоо олон нийтийн дунд гаргадаг өөрийнхөө тэр зургийг тэр төрхийг тийм үү олон нийтийн дунд байдаг өөрийн тэр дүр төрх ажил дээр байдаг ажлын байр суурь энэ бүхэн дээр ингээд өөрчлөлтийг хийх хүсэх юм бол одоо энэ хугацаа айгу ээлтэй хугацаа байгаа болно. Мэдээж хэрэг одоо анхаарах зүйл одоо юу байна вэ гэхээр хэд огцом шүлгийг гаргахад одоо барс эрсдэлтэй. Тэгэхээр бүх зүйлээс ингээд нэг дор ерөөсө зүхтаж болохгүй. Бүгдийг нэг дор эвдэж бас болохгүй. Бүх харилцаагаа таслах одоо тийм хүсэл гарч ирэх юм бол бас эндээс жоохон нухацтай хандвал бас зүгээр юм болоо. За тэгээд мэдээж их хэрэг одоо тэгээ та нарын урд дээр байгаа Тэнгэрийн ван гаргийнхаа энергийг айгүй зөв ашиглах юм бол эн чинь ингээд таны өөрийн чинь жинхэнэ дүр рүү буцаах маш том үйл явц юм аа. За зөвлөгөө өгье гэх юм бол та нарт маань болохоор өөрчлөгдөх ингээд тий өөрчлөгдмөр байгаа тэр дотроос ч гарч байгаа тэр хүслийг ингээд хүчээр дараад байж ерөөсө болохгүй. А гэхдээ нэг дор бодоо бүгднийг ингээд өөрчлөөд
үгүй болго гэсэн үг ерөөсөө биш. Шинэ төрөх, шинэ үйл ажиллагаа, шинэ төсөл тийм үү, шинэ ажлын чиглэл, шинэ амьдралыг ингээд зохион байгуулах гэд энэ бүгд дээрээ гоё дэвшилт гаргах ийм сайхан боломжтой учраас битээ энэ цаг хугацааг алдаарай. За тэгээд хуучин дүртэй те ингээд багтахаа болж байж болно. Тэгээд өөрчлөлт чинь ерөөсөө асуудал бол ерөөсөө биш ч үү. Энэ бол яагаад вэ гэхээр өөрийн чинь төрж байгаа шинэ дүр төрх байгаамаа гэдгийг ойлгох хэрэгтэй. За манай мэлхийн ордууд маань. За мэлхийн ордууд маань болохоор энд байгаа шүү дээ тийм ээ, та нар маань мэлхийн орд чинь энд байрлалчаа гэж бодъё л да. За тэгвэл эхрийн ордод байгаа тийм үү? Энэ энерги маань хаана байх вэ? Та нарын өмнө гараад ирнэ тийм ээ. Тэгэхээр мэлхийгээ 1 гэж торох юм бол эхрийн орд чинь 12 дугаар орд гэрт байна гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр та нарын маань 12 дугаар гэр, 3 дугаар гэр, тэгээд 9 дугаар гэрүүд идэвхжнэ гэсэн үг. Энэ энергиуд хөдөлгөөнд орж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр та бүхний даалд сэтгэл, тийм үү, даалд ухамсар, нууц мэдээлэл, сүнслэг сэрэл, тийм үү, богино ба ингээд холын зайны аялал, сургаал, төшөө дээрсэн та нарын итгэл өмчлөлтэй холбоотой энерги хөдөлгөөнд орж тийм давтамжууд нь өөр болно. Тэгэхээр мэлхийн ордныхан маань дотроо маш их зүйл ойлгож эхэлнэ. Зарим хүн нь тийм үү шинэ газар ажилд орох, орчин тийм үү солигдоод эсвэл зарим бүр ингээд эсрэгээрээ би энэ газар цаашдаа баймаргүй байна гэсэн бүр мэдрэмж төрүүлж магадгүй бас. Тэгэхээр ингээд зарим нэг байдлаар ингээд далд байсан үнэн зүйлүүд ил болох боломжтой. Хин нэгний зарим нэг хандлагуудыг тийм үү жинхэнэ хандлагыг таних мэдэж авах бас боломжтой байгаа. Тэгэд өөрийнхөө сэтгэлийн гүнд маш удаан нуугдсан тэр тийм нууц хүсэлтийгээ бас ил нүүртүүлж бас болзошгүй юм үе байгаа шүү. За та нарт маань тэгээ ямар боломж ирж байгаа гэхээр өөрийнхөө дотоод цэвэрлэгээг хийх боломжтой байна. Ялангуяа энэ дунд ч ингээд тийм таагүй тийм бохир өшөө дээрс нэм токсик харилцаа байдаг штэ. Тэр харилцаанаас гарах боломжтой. Шинэ ингээд сүнслэг мэдээ мэдээлэлтэй холбогдож өөрийнхөө сүнсний түвшинг дээшлүүлэх эсвэл бүр ихлүүлэх юм боломжтой. Шинэ газар руу явах тийм үү? Гадаад улстай, гадаад хүмүүстэй холбоо тогтоох, шинэ юм сурах, ялангуяа бусдыг ингэж эмчлэх тийм ээ. Тийм гоё тийм даалд чадрууд ингэж нээгдэх боломжтой. Ялангуяа энэ чинь ингээд мэлхийн ордныхны хувьд бол дотроосоо ингээд шинэ амьдралд өөрийгөө биелдэх ийм гоё цаг хугацаа байгаамаа. За анхаарах зүйл гэх юм бол хит их дотгошоогоо орохоос орох нь бас нэг талаараа маш сөрөг хит их байж болохгүй гэсэн үг байхгүй. Тунгийн нас тааруулах хэрэгтэй. Зарим нэг айдас ил гарч ирж болжгүй, нойргод үүсч болжгүй, өөрийн чинь бодол ихсэж болжгүй, өнгөрсөн зүйлийг дахин бодох бас юм магадaltaй. Тэгэхээр энэ бүгдийнхээс тунг тааруулаарай гэж зөвлөмөр байна. Өшөө дээрээс нь би буруу замаар явж байгаа юм болов уу гэсэн эргэлзээ гарч иж болно. Энэ үед тийм үү гадаад үйл явдлаас илүүтэйгээр өөрийнхөө дотоодоос чи ямар мэдээлэл өгөөд энэ тэр бүгдийг ажиглах хэрэгтэй, анзаарах хэрэгтэй. Энэ дунд чи ингээд зөөднөр орно тийм үү. Тэгээ гаднаас ирж байгаа бэлэг тэмнэгүүд орно, байн давтаж байгаа тоонууд орно. Тийм далд мэдрэмжээр хүлээж авдаг энэ зүйлсүүдийг хэлж байгаа болно. За зөвлөгөө юу байна уу гэхээр та нар маань хэрвээ тийм ээ ямар нэг хаалга хаагдаж байвал тэр нь заавал муу биш тийм үү. Зарим хаалга хаагдлаа гээд хуучин тийм тойргоос гараад шин тойрогт орохын тулд тэр бүгд чинь үүсдэг учраас асуудалтай юм тулгарх юм бол ийм сайхан цаг хугацаар орж яана гэдэг өнцгөөс нь хандаж алхах хэрэгтэй. Ялангуяа тийж алхахдаа гоё бясалгал хийгээд, гоё юм бичээд, ганцаараа алхаа тийм үү. Өөрийнхөө сэтгэлээ цэвэрлэх. Ялангуяа энэ цахилгаантай холбоотой эсвэл бүр сошиалтай холбоотой энэ дэлгэцээс холдох ийм цэвэрлэгээ хийвэл маш их хэрэгтэй. За тэгээ мэлхийн ордныхандаа нэг мессеж өгье гэх юм бол чи минь ингээд ганцаараа тийм үү гаднаасаа ерөөсөө биш харин дотроосоо шинжлэгдэж байгаа дотоод сүнстэйгээ хамт байгаа гэдгийг битгий мартаарай гэж хэлмээр байна. За тэгвэл дараагийнх нь манай арслангийн орд тийм ээ. Арслангийн орд ч энд байрлаж байгаа. Тэгэхээр яг ухрааж тоолно шүү дээ. Тэгэхээр арслангийн орд нэг бахан бол 12 1 гэж тоолно тийм ээ. 11 гэж тоолно. 12 11 гэдэг. Тэгэхээр та нарын маань нарны чин орд арслан, мандалтын чин орд арслан байх юм бол та бүхний тэнгэрийн зөгний 11 2
Тэгээд 8 дугаар гэрүүд хөдөлгөөнд орно. Одоо энэ энергиуд. Тэгэхээр энэ та бүхний одоо олон нийтийн дунд байх одоо амжилт. Өшөө дээрээс нь нийтийн дунд одоо өөрийнхөө үн цэнийг олж чадах, ялангуяа сүлжээ дунд тийм ээ, сүлжээнээс одоо сүлжээн дунд өөрийгөө харуулах, сүлжээн дундаас боломжийг олж харах. За тэгээд тэгээд мөнгө гэхээс гадна өөрт чинь байдаг одоо ямар л тэр нөөц боломжоо тэр бүгд бид тэр бүхэн хамаарна энэ мөнгөнд. За тэгээд бусдтай хуваалцаж байгаа одоо тэр нөөц бололцоо ялангуяа хамтаараа эзэмшдэг орлого эсвэл одоо хүүхэд байж та тийм ээ бас ингээд юу гэмдэ ганцаараа биш гэдэг бас мөнгө хамаарат байдаг байхгүй юу. Тэгээд зарим нэг байдлаараа одоо трансформашн хийдэг ч та одоо ингээд бүр тэр орвонгоор өөрчлөгдөж болдог тэр энерги бас орж ирж байгаа учраас бас юу ч өөрчлөж магадгүй гэдэгт бас бэлэн байх хэрэгтэй. Энэ үед тарслангуудын маань ирээдүйн зураг өөрчлөгдөх боломжтой. Жишээ нь одоо юу гэмдэ өмнө нь тийм ээ энэ л миний зорилго гэж бодож байсан зүйл чинь гинэт одоо ингээд жижигхэн санагдаж бас болж байгаа байхгүй юу. Шинэ хүмүүс одоо шинэ орон зай, шинэ групп тийм үү одоо шинэ одоо нийгмээс ирж байгаа тийм олон нийт хамт олон бүр ингээд одоо бүлэг хамт олныг хэлж байгаа. За тэгээд шинэ одоо юунууд төслүүд тийм ээ чамайг илүү том газар руу, илүү том тайз руу ингээд гаргаж ирж магадгүй бүр дуудаж магадгүй. Тэгэхээр тийм том боломжуудыг бас хажуугаараа битгий өнгөрөөгөөрэй. За тэгээд хүүхдтэй холбоотой сайхан мэдээнд сонсож магадгүй, амьдралын чинь өөрчлөлт үүсэж магадгүй. Тэгээд одоо нэг хүмүүс ингэдэг штэ аялын байраа солих тэр боломжууд байдаг штэ. Тэгээд энэ ташрамд энэ хугацаанд бас үүсэж бас болзошгүй байгаа. За юуг анхаарах уу гэхээр айгуу тийм жижигхэн тогтвортой орлогонд хит их зууралдах нь одоо том боломжийг анзаарахгүй байхыг одоо байлгаж магадгүй. Тэгэхээр тийм том боломж байгаа учраас битгий тэр боломжоо ойрынхоо жижиг зүйлээр, ойрынхоо жижиг орлогоор битгий ингээд зууралдаад хаагаарай. Гэхдээ эн чинь шууд цаагаараа эрсдэл үрээрэй гэсэн үг хэрэгсээ биш шүү дээ тийм ээ зүгээр бодлогогүй алхам битгий хийгээрэй. Гэхдээ том боломжийг битгий алдаарай гэсэн үг. За тэгээд мөнгө, хамтын санхүү, зээл, татвар тийм үү. Одоо орлогын их гоё том үүсвэрийн их өөрчлөлтүүд гарч магадгүй тул гоё төлөвлөгөөтэй бас үржилсэн төлөвлөсөн бас бодолтой байвал одоо нэгснээс мөнгө хадгалаарай гэж хэлээд байгаа юм л та. Хүмүүс нэг мөнгө цаашаа хадгалдаг да. Юу яасан ч одоо нэг ямар ч хэрэгтэй үед хэрэг болж магадгүй шүү дээ гэдэг нэг тийм л бас нэг хадгаламж байвал бас зүгээр юм болоо гэж зөвлөж байна. За тэгээд зөвлөгөөн дээр бас дахиад нэг зүйлийг зөвлөмөр. Ирээдүйн одоо зорилгоо дахиад нэг бичих хэрэгтэй, дахиад нэг зурх хэрэгтэй. Одоо өмнө нь өөрийгөө бага хэмжээнд төсөөлж байсан байж магадгүй байгаа байхгүй юу? Юу вэ гэхээр илүү их том байгаа учраас арай жоохон томоор зураад үзвэл яасан юм бэ гэж бас бодож байна. Ягаад үг гэхээр одоо том зурагч тий одоо ирээдүйн карма дээр явагдаад байгаа байхгүй юу? Ирээдүйн карма гэдэг чинь урагшаа цөмөр яваад байгаа штэ. Тэгэхээр тийм ирээдүйн карма чинь олон нийтийн дунд байгаа учраас том зүйл ирж болзошгүй. Боломжууд зөндөө их байна гэсэн үг. За дараагийн манай охины орныхан байна. Охины орныхан маань болохоор гол сэдвүүд нь юу байх вэ гэхээр одоо охины ордож байгаа энэ дэвштэй тийм ээ. Одоо энэ. Тэгэхээр та нар маань өөрөө нэгдүгээр орон зайд байрлаж байгаа. Та нар маань логийн сүлтэйг байгаа байхгүй юу? Тэгэхээр та нарт маань нэгдүгээр гэр, 7 дугаар гэр, за тэгээд 10 дугаар гэрүүд ингээд энергиуд нийтвчин. Тэгэхээр яа нүг гэхээр цөмөрөө одоо ингэн гэсэн үг байхгүй юу? Одоо жишээ нь одоо энийг цөмөр ингэ шууд ингэж одоо энэ ингээд охины орд агааз тэгэхээр энд ингээд тараа өмнөд зангилаа байгаад байгаа байхгүй юу? Тэгээд өмнөд зангилаа байна гэдэг чинь энэ өнгөрсөн дадал тийм үү? Одоо хуучин одоо 100% зөв төгс байдал хуучинд байсан тэр хяналт бүхнийг зөв хий гэсэн орлогыг хүчтэй гаргаад ирж магадгүй энэ цаг хугацаа. Тэгэхээр одоо 1 7 10 гэсэн гэрүүд идэгч байгаа учраас өөрийнхөө дүрийг, өөрийнхөө хамтын харилцааг, өөрийнхөө ажлыг, өөрийнхөө нийгэмд байрладаг тэр байр суурийг, амьдралын чинь тэр чиглэлүүд өөрчлөх магадaltaй тулд саний дурдсан бүх зүйлтэйгээ 100% бас битгий зууралдаад агаарэ. Тавихын тавьж явуулах хэрэгтэй, зөөлөх хэрэгтэй. Шинэ боломжуудыг атгах хэрэгтэй тул одоо ялангуяа бүх зүйл төгс болсны дараа би эхэлнэ гэж л ерөөсө бодож ерөөсө болохгүй шүү манайхаа. Тэгээд одоо юу гэмдэ төгс байх гэсэн тэр орлого бүхэн чинь тийм үү өөрийн чинь өсөлтийг чинь саатуулж магадгүй байгаа байхгүй юу?
хит их анализ хийх тийм үү, хит их одоо юмыг контролдох тийм ээ, хит их өөрийгөө шүүмжлэх нь өөрөө чи ерөөсө тэр чигээр чинь шатаах боломжтой. За тэгээ зөвлөгөө юу байна вэ гэхээр гинт гараад ирсэн санал тийм үү, одоо сонин санагдаж байгаа тэр шинэ санаа, шинэ сэтгэлгээ, шинэ ажлын боломжуудыг битгий өгөөсгээрээ, шууд өгөөсгөж болохгүй шүү. Тэгээ шүүлээ тунгаалаа гэдээ бас 100% ингээд те төгс байлах гэдэг тэр орлогыг бас битгий хийгээрээ. Чиний хувьд хамгийн зөв зам эхэндээ ийм их замбраагүй, ямар ч логикгүй тийм үү? Бүр айцтай санагдаж болно гэдгийг бас хүлээн зөвшөөрөөрэй. Одоо тэгтээ яг ингээд яг одоо шинэ газар руу орох юм бол заавал амжилттай байна гэдэг бас хэлээд байгаа юм биш. Шинэ амжилт байгаад байхад битгий хуучнтайгаа зуралдаад байгаарай л гэж хэлээд байгаа. За тэгээд мэдээж эрэг хүн болгон төгс биш шүү дээ тийм үү, энэ дэлхий дээр төгс хүн гэж байхгүй, 13 дэгш хүн гэж байхгүй. Тэгэхээр манай охины ордныхан маань одоо чи төгс байх гэж биш тийм үү, өөрчлөгдөх гэж төрсөн. Хяналтаа багаар тий ингээ жаахан ингээд суллах үе бас байна. Тэрийг ингээд одоо байна гэдэг хүлээж аваарай, ойлгоорой. Шинэ амжилтын хаалга нээгдсэн байна гэдгийг хэлмээр байна. За манай жинлүүрийн ордныхан. Жинлүүрийн ордныхан маань болохоор цөмөр яах вэ гэхээр та бүхний маань одоо тий 9, 6, 12 дугаар гэрүүдийг хөндөж байгаа. Тэгэхээр одоо та бүхний маань одоо юу хөндөх вэ гэхээр гадаад улс орон, аялал, зуучлал, шин зүйл сурах, шин шашин, шүтлэг тийм үү, одоо юу гэдэг штэ нөгөө нэг нарийн одоо төвхтэй бичиг баримтууд, маш тийм нөгөө дээд боловсрол дээд чатны бичиг баримтууд. За тэгээд бүр цаашлаад одоо нөгөө ихтгэл үнэмшлийн өөрчлөлт, ялангуяа хүмүүс ингээд гадаад дотоод яваад өөрийнхөө нөгөө юугаа өөрчилдөг штэ. Одоо буддистэйсэн бол одоо христчэн болдог ч юм уу те, шашин шилжлэгээ ингээд өөрчлөлт штэ. Тэр бүх энергиуд идэвхжиж байгаа. Та нарын ажлын өдөр тутмын цагийн хуваарьд өөрчлөлт гарч магадгүй, эрүүл мэнд тийм үү, дотоод амралтай холбоотой энэ бүх энергиуд хөдөлгөөнд орж байгаа. Тэг хөдөлгөөнд орж байгаа гэж юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ бүгд дээр ярваа нэгэн байдлаар ярваа нэгэн шинжлэлтүүд үүсэх юм бол бас ингээ бодолтой азнаад тий энээр юу болж ийн цагаанаад юу хэлэх гээд ингэдийг бас бодож аваад хүлээцтэй айгу бодолтой ханд бол зүгээрээ. Ягаад гэхээр өмнө чинь илүү том ертөнц нээгдэж байх бүрэн боломжтой. Илүү том ертөнц ч одоо Тэнгэрийн бангаар ихрийн орд байгаад байгаа та шууд холбоотой тийм ээ. Тэгэхээр энэ бол миний хязгаар гэж бодож байсан зүйлүүд чинь өргөжиж болно гэсэн үг байхгүй юу? Тэгээ өргөжих гээд байгаа тэр одоо нөгөө сэдвүүд сайн юм хэлсэн шүү дээ. Гадаад улс, өөр хот тийм үү, онлайн сургаалт, шинэ мэрэгжил, шинэ бичиг баримт, за бүр виза тийм ээ. Олон улсын одоо сэдвтэй холбоотой зүйлүүд, шинэ одоо сургалтууд, шинэ хэл тийм үү. Энэ бүх одоо зүйлүүд ялангуяа бичиг баримтын зүйлүүд урагшлах бүрэн боломжтой ийм сайхан цаг хугацаа. За тэгээд анхаарах зүйл та бүхэнд маань юу байна вэ гэхээр одоо юу гэмдэ өөрийнхөө гаднах тийм үү одоо юу гэдэг штэ ив найрамдлыг ингээд хадгалахын тулд ингээд дотроо байгаа зүйлийг дарах гад байдаг да. Юу гэмдэ дотроо ингээд тэгмээрсэн ч одоо бусдтай явнараа хадгалахын тулд дотор байгаа хүслээ дарах гад юм гэсэн. Тэгэхээр чимээгүй төвчээд байсан асуудлаа яг одоо бүр ингээд практик байдал дээр шийдэл болгоод нэг нэгээр нь шийдэж байх хэрэгтэй цаг хугацаа. За тэгээд зөвлөгөө гэх юм бол надад энэ таалагдахгүй байна гэдгийг одоо шууд ингээ хэлээд сурах хэрэгтэй. Өөрийн асуудлуудыг тийм үү бодол дотроо ерөөс хадгалаад байх хэрэггүй. Шин ингээ тэ даалгавар болгоод тэр даалгавруудаа шийдлүүдийг шийдэж яваад байх хэрэгтэй. Тэгээд та нарт маань хэлэх одоо сайхан үг гэвэл дэлхийн ертөнд тийм өөрөө чинь бодсноос маш том. Тэгэхээр өөрийгөө илүү их том талбарт гаргах хэрэгтэй. Чи зөвхөн ингээд тайван харагдах гэж амьдрах ерөөсөө ёсгүй. Ирээдүйд чинь одоо үннээ хэлж байна. Өөртөө илүү их өргөн одоо тийм уудам ертөнцөөс тийм ээ. Одоо илүү их юм хүртэж авахтаа бэлэн байх, алгаа тосоод урагшаа алхаад үйлдэлүүдээ хийх хэрэгтэй. За одоо манай хилэнцэн орныхан байна. За гол сэдв шууд тийм ээ та нарын маань Тэнгэрийн зураг дээр 8, 5, 11 гэсэн гэрүүд ингээд хөдөлгөөнд орж эхэлж байгаа. За тэгэхээр одоо юу гэх юм бэ? Одоо бидний ингээд хин нэгэнтэй хуваалцдаг одоо санхүү байна тийм үү? Орж ирж байгаа орлогууд, бидний хөрөнгө оруулалтууд, ялангуяа одоо нэг юунууд гэдэг штеп. Одоо гүнд одоо сэтгэлийн гүнд хуваалцдаг тэр нэг
сэтгэл мэдрэмжүүд байна. За тэгээд өшөө дээрээс нь хайр, дуурлал, хүүхэд байна. За тэгээ мэдээжийн хэрэг олон нийтийн дунд өөрийгөө гаргаж ирэхтэй холбоотой тэр энергиуд энд ингээ хамарж байгаа байхгүй юу. Тэгэхээр та нар маань одоо яг үнэхээр надад юу хэрэгтэй байна вэ гэдэг өөрөөс асуух хэрэгтэй. Миний олж чадах одоо миний олдог байсан, миний олох гээд байгаа одоо тэр нөгөө нэг мөнгөний их үүсвэр надад байгаа нөөц боломжууд хэр их бат бөх байгаа юм бэ гэдэг өөрөөс асуух хэрэгтэй. Миний мөнгө надад ажиллаж чадаж байна уу гэдгийг дахиад асуух хэрэгтэй. Би өөрийнхөө авьяасаа айцаасаа болж нууж байна уу? Эсвэл ил гаргаж чадаж байна уу гэдгийг өөрөөсөө асуух хэрэгтэй. Яагаад гэвэл энэ үед хилэнцүүдийн маань мөнгө, итгэлцэл, ялангуяа дотн харилцаа, та нарын маань хүч чадал, та нарын одоо өөрийн чинь өөрийнхөө гарт байлгадаг, контролдог тэр сэдвүүд ингээд ямар нэгэн байдлаар сэдв хөндөгдөөд нүүр тулж болзошгүй байгаа байхгүй юу? За тэгээд мэдээж одоо ийм зүйлүүд болжгүй юм чинь та нар маань айгүй тийм өөрийнхөө авьяасыг ил гаргах хэрэгтэй. Авьяас ил гаргах юм бол маш том амжилтыг олох боломжтой. Тэгээ санхүүгийнхаа шийдвэрт хит их одоо сэтгэл хөдлөлөөр хандаж ерөөсөө байж болохгүй. Тэгээд ялангуяа анхаарах зүйл гэвэл энэ энергиуд идэвхжиж байгаа үед хин нэгэнд сохроор итгэхээс болгоомжлох хэрэгтэй. Хин нэгэнд одоо луур тулахаас сэрэмжлэх хэрэгтэй. За өшөө дээрээс нь та нарын нууж байсан нууц байгаа бол одоо үнэн одоо ил болох боломжтой. Хин нэгний бодит зан араншин ил гарч ирэх боломжтой. Харилцаанд чи ингээд далд зүйлвэл байсан бол тодорч ирэх магадлалтай гэсэн. За тэгээ зөвлөгөө та бүхэндээ юу өргөе гэх юм бол мөнгөн дээр тийм үү харилцаан дээр хоёуланд нь айгүй тийм ухамсартай хандах хэрэгтэй. Өшөө дээрээс нь авьяасаа ерөөсөө нууж болохгүй цаг хугацаа авьяас ил гарах хэрэгтэй. Яагаад гэхээр одоо өөрөө бүрэн төгс байх албагүй штэ. Гэхдээ гол нь үнэн байх хэрэгтэй гэдэг юм мессеж ирээд байгаа байхгүй юу? За тэгээд өөрийн чинь хүч тийм үү? Далд байгаа хүч чинь нуугдахад зориулагдаагүй. Гол нь зөв чиглэлд гарахад оршиж байгаа гэдгийг санах хэрэгтэй. За ийм байна да. Дараагийнх нь манай номын ордныхан. За номын ордныхан маань өөрийн мандалтын орд, тэгээд нарны орд тийм ээ ном байх юм бол та бүхний маань энэ тэнгэрийн зураг дээр аль орон зайд идэвхж байна гэхээр 7, 4, 10 дугаар гэрүүдэд идэвхжиж байгаа. Тэгэхээр та бүхний одоо хосын харилцаа тийм үү гэрлэлд хостой байх эсвэл одоо бүр ингээд хин нэгэнтэй тийм ээ одоо ажил хийдэг бол хин нэгэнтэй хамтдаа ажиллах тэр ажлын харилцаа. За тэгээ бизнесийн гэрээ хэлцээр найс нөхдүүд тэгээд гэр орон тийм үү үндэс угсаа өөрийн төрсөн гэр өөрийн төрсөн нутаг хүртэл ингэж идэвхжинэ. Тэгээд төрсөн нутаг идэвхжиж байгаа үед бас нэг шинээр авч байгаа байрууд тийм үү ярваа нэгэн өөрийн гэсэн шинээр болох гэж байгаа төрсөн гэр тэгээд мэдээж хэрэг өөрийн чин одоо нэг олон нийтийн дунд эзэлж байгаа байр суурь хүртэл одоо ингэж холбогдож байгаа үед тэгэхээр энэ үед та бүхний маань тийм амьдралд одоо юу гэмдэ бусдаас тийм үү бусад хүмүүсийн шийдвэр ингээ хүчтэй нөлөөлж болж байгаа байхгүй юу? Юу гэсэн үг гэхээр та бүгдийн амьдрал тийм ээ одоо ажил дээр чинь эсвэл одоо ингээд ажлын чинь цагийн хуваар байгаа штэ. Тэгээд одоо бизнесийн шийдвэр одоо бизнесийн зохион байгуулалт дээр гэр бүл дээр чинь холбоотой өөрчлөлтүүд төр хин нэгэн гаднаас нөлөөлөд төлөвлөгөөч өөрчлөх боломжтой юм цаг хугацаа гарч ирж байгаа. За тийм гутаа хүмүүс бодож штэ одоо хин нэг надад нөлөөлчлөө би өөртөө хүний үгээр явахгүй гэж. За тэгэж бодхоос өмнө энэ надад ямар боломжийг өгч байгаа юм бэ? Шинэ хамтын ажиллагаанаас, шинэ гэрээ хэлцээнээс, шинэ гэрлэлтээс, шинэ одоо өөрт чинь өгж байгаа одоо амлалтуудаас, шинэ одоо ийм хосын харилцаанаас, шинэ гэрээ хэлцээнээс, одоо шинэ ажилд орохоос, одоо шинэ ажлын байр сууриас гэдэг одоо энэ бүх зүйлүүд дээр ямар шинэ боломж надад өгөөд байгаа юм болоо гэдэг үнцгээс харах хэрэгтэй байхгүй юу? Тэрнээс ч ингээд заавал би л ингэ шийдсэн юм чинь заавал минийхэр байх хэрэгтэй гэдэг үнцгээс битгий хараарай. Ягаад гэвэл энд ганцхан өөрийнхоороо байх, ганцхан өөрийн бодлороо тулгах гэдэг зүйлүүд үйлчлэхгүй байгаа. Тэгэхээр заавал ярваа нэгэн байдлаар харилцаагаас дамжиж амьдралын чинь бүтэц өөрчлөгдөх боломжтой үе ирж байгаа мэ гэдгийг анзаараад тэрийг өөртөө эергээр ашигтайгаар хувиргаад оруулах хэрэгтэй гэж зөвлөж байна. За тэгээд заавал сайн хэлсэнчлэн ингээ би хүчтэй харагдах ёстой гэж бирээсээ бити бодоорой. Ерөөсөө тэгэх ёстой биш үү? Би бүгдийг ингээ ганцаар өөрөх ёстой гэж бити бодоорой.
тэгээд ингээ бодоод ингээд үүрээд ах юм бол маш их стресст өөрийгөө автуулна. Тэгээд бусад хүмүүсийн хэлж байгаа, ярьж байгаа тийм үү? Ялангуяа өөрийн чинь хос, ялангуяа гэрээ чинь нөгөө нэг аав ээж чинь анхан дүүс чинь ажлын чинь хамтрагч за өөрөө чинь үйлчлэгчтэй холбоотой тэгээд энэ бүгдээс холбогдож ярилцаж байгаа тэр сэдвүүдийг чихнийхээ хажуугаар л бити өнгөрөөгөөрэй. Яагаад гэхээр амжилт чинь зөвхөн өөрөөс чинь хамаарахгүй байна. Бусдаас хамаарат байна гэдгийг хэлэх гээд байгаа юм. За жоохон нушаад ярьчих баста sorry шүү манайхаа. За дараагийнх нь материалын ордынхан. За материалын ордынхан болохоор Тэнгэрийн зурганы 6 3 9 гэсэн гэрүүд идэвхжиж байгаа. Тэгэхээр юу гэх вэ гэхээр өдөр тутмын чинь аажаал, өдөр тутмын чинь тийм ээ цагийн хуваар өөрийн чинь эрүүл мэнд, өөрийн чинь даатал, зуршил, хамт ажилдаг тэр нөгөө нэг хамтрагч нар тийм үү өшөө дээрээс нь бичих цаасны ажил. За тэгээд үүнд ч өшөө дээрээс нь сурж байгаа тийм ойр зүрийн аялал гэд энэ энергиуд эвдэгчж байгаатай холбоотойгоор материалын маань хамгийн сайн хэрэгтэй зүйл та нар маань энэ үед төлөвлөгөөгөө өөрчилж сурах хэрэгтэй. Ажлын нөхцөл байдлыг солигдох юм бол түүнд уян хатан солигдох хэрэгтэй. Тэгээд өөрийн чинь ажлын цагийн хуваар эвдэрх юм бол эвдрүүлэх хэрэгтэй. Тэгээд бичиг баримт чинь хойшлох юм бол санаа зовох шаардлагагүй. Та нарын аян замын цаг хугацаа юу гэмдэ нөгөө нэг юу байгаа штэ яг нөгөө нэг тэдэнд яваад тэдэн дээр гэсэн юу байгаа та товлсон өдрүүд тэд нар чинь өөрчлөх юм бол санаа зовх хэрэггүй. Ярваа нэгэн байдлаар та нарын товлцсон байсан зүйлүүд хойшлогдоод цуслагдах юм бол битгий санаа зовоорой гэж хэлж байна. Яагаад гэвэл энэ саатлууд тийм үү юунд зориулагдж байгаа юм гэхээр түрүүний ярьсан чинь тийм үү Тэнгэрийн вангаар ихрийн орд байх юм бол шин зүйл тийм үү мэдээж хэрэг шин зүйлрүү та бүхнийг хөтлж байгаа учраас бити хуучнтайгаа зууралдаарай. Энэ бүхэн ч ерөөсөө муу зүйл биш. Энэ саатлуудыг таныг илүү зөв зам руу чиглүүлж байна гэдгийг хүлээн зөвшөөрч тэр дундаас зөв зүйлийг зөв гэрлийг олж харах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ дунд чинь боломж байгаа байхгүй юу? Ямар боломж байна вэ гэхээр шинэ ажлын систем үүсэх боломжтой. Уян хатан нөгөө өдөр тутмын цагийн байртаа болоход маш их төхөмтэй стрессээс өөрийгөө аварна, шинэ нөгөө нэг чадруудыг суурна, шинэ бичиг баримтын үйл ажиллагаа явагдана, шинэ юм суурна, шинэ нөхцөл байдал, шинэ хангамжтай гарч ирж болно гэсэн ийм гой олон талын боломжууд байгаа учраас уян золин хандаад хүлээж авах хэрэгтэй. За тэгээд юуны өмнө өөрийнхөө эрүүл мэндийнхаа төлөө хийдэг даатал зуршил дээр босны цагийн хугацааг өөрчлүүлэх зүгээр өөрийгөө хит их ажилуулдаг тийм даатал зуршил байх юм бол бас түүнээсээ гараад өөрийгөө хит их дарамтлахгүй ачааллахгүй байх хэрэгтэй. За анхаарах зүйл юу байна вэ гэхээр манай материалхан байна. Тэгээ бүх зүйлийг контролдоо бариад байх болох хэрэгтэй. Төр зурж гэсэн контролоо багасгаарай гэж зөвлөмөр байна. За тэгээд мэдээж хэрэг миний бүх зүйл төлөвсөн шиг болохгүй байна. Би алдлаа. Би алдагдал орлоо гэх юм бол тэр бодлоосоо илүүтэйгээр магадгүй энэс илүү амар зам байгаа юм байна гэж тэр замыг олж харахыг хичээх хэрэгтэй. Тэгээд хит их төг системийг биш амьдрал зохицдог тэр гоё системтэй хослуулад амьдрах юм бол та нар байна маш их амжилтыг олох боломжтой байгаа шүү. За манай хумхын ордныхан маань болохоор та бүхний маань Тэнгэрийн зураг дээр тийм үү? Та бүхний Тэнгэрийн зургийн 5 2 8 дугаар гэрүүдийн орон зай идэвхжиж хөдөлгөөнд орж ирнэ. Тэгэхээр энэ болохоор та нарын хайр, дурлал, үр хөөхөд айгуу гоё тийм бүтээлж байдал, ад жаргал, мөнгө. За тэгээд хувийн нөгөө нэг их үүсвэр тийм үү? Тэгээд хувийн их үүсвэрэс гадна нөгөө нэг бустай хуваалцдаг бас нөгөө нэг санхүү гэж байгаа шүү дээ. Ягаад гэвэл 2 болон 8 дахь гэрүүд чинь хувийн болон бидний санхүү гэж хоёулаа хамаардаг байхгүй. Тэгэхээр аль аль санхүүтэй холбоотой энергиуд гарч ирж байгаа учраас манай хумхынхан айгуу тийм юу штэ та бүхэн ингээд харах юм бол хумхын ордыг иргэшээж идэг энерги ч өөрөө энэ Тэнгэрийн ван штэ тийм үү. Тэгэхээр уран чин Тэнгэрийн ван гарагч чин ихрийн ордод энэ тэнгэр логийн сүүлэлхотойгоо холбоос үсгэжсэн байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр удирдаад байгаа гариг маань байгаа байхгүй. Удирдаад байгаа гаригийн маань ирчээдэг орд чинь хумх штэ. Тэгэхээр та нарын маань энергийн хувьд харьцангуй энэ энерги айгуу гоё танил байх болно. Айгуу дотн байж магадгүй. Гэхдээ энэ тийм ээ өөр чинь зүрх
өөрийн чинь бүтээлч байдал, өөрийн чинь мөнгөний талбарт айгүй гоё тийм шинэ үүд хаалга нэгдэж байгаа. Тэгэхээр энэ гоё танил мэдрэмжээр хийж байгаа зүйлээ цааш нь гоё хийгээд мэдрэмжээ дагаад яваад байх хэрэгтэй. Та нарын боломж нээгцээр байна. Нэгцээрч байх болно. Яг тэгэхээр угаасаа та нарын одоо иргэн эхэлчихэд байгаа шүү дээ. Тэгэхээр маш их одоо бүтээлж байгаарай. Гоё прожектуудыг те хийгээд байгаарай. Гоё контентууд, гоё одоо уран бүтээлүүдийг гоё багшлах, ялангуяа энэ чинь 5 дугаар гэртэй холбогдчихсан байгаа учраас хүүхэдтэй холбоотой нэг мэдээллүүд тэгээд хайр дурлалтай харилцаатай холбоотой зүйлсүүд өшөө дээрээс нь одоо санаандгүй орлогууд тэгээд өөрөө олж болох тэр мөнгөний их усрууд гарч ирж болцсошгүй ийм гоё цаг хугацаа байгаа учраас зүрхнээс чинь гарч байгаа тэр санаа бодлыг тэг орлого болгох ийм боломжтой цаг хугацаа. Тэгэхээр одоо юу гэх юм бэ? Би яг үнэхээр юу хийхэд баярлдаг вэ гэдэг асуултыг өөрөөсөө асуух юм бол энэ бүхэн чинь бүр ингэ нүдний чи өмнө тодроод гараад ирнэ. За тэгээд анхаарах зүйл юу байна вэ гэхээр ингээд хит хүүтэн логикоор тийм үү одоо энэ ашигтай гэсэн асуултыг одоо энэ зүйл одоо хэр их одоо бүтээлч байх боломжтой вэ гэдгээр солиул айгүй зүгээр байгаа байхгүй юу? Яагаад гэвэл энэ ашигтай юу гэдэг бодол асуулт байгаад байх юм бол өөрийн чинь бүтээлч энийг бүтээчи гэдэг бүтээлийн тэр гой уран сэтгэмж асж байгаа тэр гал дүлий чинь ашиг гэдэг зүйлээр унтраах боломжтой. Нэгснэ сэтэлчин ондоо болчингууд маш их бүтээл биш байх боломжтой болчихно гэсэн. Тэгэхээр бүтээлээ хийл гэж бодоод байгаарэ. За тэгээ мөнгөний хувьд бол одоо маш их олон зүйлээс мөнгөтэй болох боломжтой. Тэгэхээр хаагур ямар одоо тэр үзэгдлүүд тийм үү тэр уул мөрөөд байна тэр бүхнийг анзааруул зүгээрээ. Яагаад гэвэл та нарт мөнгө олох боломжийн үүд нь нэгдсэн байгаа байхгүй. Ганцаараач мөнгө олох боломжтой, хосорооч мөнгө олох боломжтой. За тэгээд өшөө дээрээс нь одоо мөнгө гэдээ ярихаар хүмүүс зөвхөн мөнгөнээр төлөвшдөг шүү дээ. Тэгэхээр бас битгий ганцхан мөнгөнээр төвлөрөөрэй. Яагаад гэхээр мөнгө гэдэг зүйл чинь одоо заримдаа ингээд энергийг харж чадахгүй өнгөрөөчих гэдэг байхгүй юу. Тэгэхээр энергийг анзаарах хэрэгтэй. Хаана мөнгөний энерги сайн байна гэдгийг одоо мөнгөнөөсөө төрүүлээд харах хэрэгтэй. Чамайг амьд гэж мэдрүүлдэг тэр зүйлээ мэдрээ гэсэн үг байхгүй юу. Ойлгомжтой байгааз. За тэгээд хумхайхандаа өгөх гол одоо мессеж юу байна вэ гэхээр чиний ирээдүй бол чиний зүрхнээс чинь гарч байгаа тэр сайхан өвөрмөгц санаагаар гарч ирж нэгднэ. Тэгэхээр өөрийгөө онцгой гэдгээсээ тийм үү өөрийнхөө онцгой сэтгэмжээсээ битгий нуугараа түүнийгээ битгий далд хийгээрээ битгий түүнээсээ ичээрэй гэж зөвлөмөр байна. За манай загсны орны